сайн байцгаана уу? Арт тусгал ертөнц хөвг маань одоо нийгмийнхаа сайн сайхан нийгмийг эмчлэх нийгмийнхаа Монгол улсынхаа болохгүй зүйлтэй өөрийнхөө чадах ятгаараа тэмцэхийн тулд Токиод ирсэн байна. Энэ ямар зорилготой ирсэн бэлгээр нэгдүгээр Токио хотын ариун цэврийн нийтийн ариун цэврийн байгууламж буюу нойлын өрөөг сурвалжлахаар ирсэн. Японы арт түмэнд нойлтой яаж ханддгийг, нойл нь яагаад ийм цэвэрхэн байдгийг, нойлд нь ороход нэгдүгээрт нойлын цаасаар цэнэглэгдсэн байдаг. Энэ Японы арт түмний нойлыг үзэх философийг судлах гэж ирчээд байгаамаа. За хоёрдугаарт мэдээж би зураач хүн учраас нэг галерей, уран зургийг галерейнуудыг сурвалжлахаар ирсэн. Гуравдугаарт Токио хотыг ерөнхийд нь бас үзүүлэх зорилготой ирсэн. Миний жишээ нь арт харагдаж байгаа энэ улаан өнгөтэй энэ байгууламж маань болохоор Нао Тамура гэж дизайнер эмэгтэй ариун цэврийн өрөө буюу байгууламж байгаамаа. Энийг хийхдээ бол маш өрмөц шийдсэн байна. Жишээ нь хоёр замын уулзуур буюу ийм нарийнхан гурвалжин зай талбайд маш зөв байрлалтайгаар зай жижиг талбайг айгүй зөв ашиглаж хийсэн байна. За тэгээд гол хэлэх гэсэн санаа маань болохоор жишээ нь ингээ харахад таних тэмдэг эдгээр нь харагдахгүй байгаа. Нөгөө талаасаа бол харагдана. Гэхдээ яагаад харагдахгүйгээр хийсэн бэ гэвэл магадгүй эндээс хүний нууцлыг хадгалах зорилготой гэж хэлсэн байгаа. Трансгендерч гэдэг юм хүн ороод бизнесхтаа яг аль өрөөнөөс гарч ирж байгаа нь харагдахгүй байхаар ингэж зохион байгуулалтаагаар хийсэн байгаамаа. Улаан өнгөн дээр хар таних тэмдэг жишээ нь маш гоё харагдах байх жишээтэй. Хурц өнгөний шийдэл нь маш их таалагдж байна. Тэгээд нойлын цаас бол ингээ байнгын байж идэг гэж хэлсэн. Тэнцээ бол дөрвөн нойлын цаас шууд ингээ цэнэглээтэй байж байгаа. За эрэгтэй нойл маань мөн адил. За ингээ босоо шээлтүртэй. Тэгээд хүн ингээ бараагаа заавал авч явж байгаа юмаа ингээ тавих шаардлага гарна. Тэнцээ 50-өр бол бүх нойл байдаг. Хүний өрөөс ая тухайг бүх талаас нь ингэж хангаж бодож хийсэн байгаа байхгүй. За Японы нойл болгонд ерөөсө хизээч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, харааны бэрхшээлтэй хүмүүс, нэг бол бие муутай хүн, хөгшин хүн ч гэдэг юм уу, хүүхдтэй явж байгаа эцэг эхчүүч гэдэг юм уу. Энийг бол хизээч орхитуулдаг. Энэ жишээ нойлын газрын зураг бол бүх нойл дээр байдаг. Газрын зураг дээр болохоор хараагүй хүмүүс зориулсан тэмдэглэгээ, дээрээс нь эрэгтэй нэмэгтэй нойлын ингэж хаана байрлсан мөн тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр хүмүүсийн орох бизнес болох нойлыг тэмдэглэсэн. Дээрээс нь мэдрэгчтэй хараагүй хүмүүс уншаад за эшээ орохдоо болохоор мөн адил тэрэгцэртэй хүн ч юм уу харааны бэрхшээлтэй хүн мэдрэх ёстой мэдрэн. За энэ тэмдэглэгээ бол өвчтөе хүн гэдгийг илэрхийлж байгаа. За тэгээд энэ нэг улаан дохио байгаад байгаа. Энэ улаан дохио ямар учиртай вэ гэхээр магадгүй энэ дотор орсон үйлчлүүлсэн хүн маань ямар нэгэн байдлаар биеийг өвдөхсгүй тэрэгэн цэрээсээ унах ч юм уу те. За тэр тохиолдолд тэр аваарын дохиогоо асаадаг, дохио дуурж ин гэрэл хасдаг. За мөн хөгжлийн энэ иргэдэд зориулсан нойл маань хаалган дандаа ингэж онгоод байгаа. За энэ болохоор мэдээж тэр орж харахад аюулгүй байдлыг хангасан шилдэг дизайнер, шилдэг архитектуруудын нойл ийм байна. Гэхдээ бусд нь тийм байна гэсэн үг биш. Зүгээр энгийн цэцэрлэг төрөлн дунд байгаа, байран дунд байгаа, сургууль дунд байгаа нойл бол мөн адил яг ийм цэвэрхэн. За тэгээд бүгдээрээ нойлын цастай байх жишээтэй. Япон болгон дизайнер гэж хэлсэн байдаг гэдгсэн алдартай архитектор хүний хэлсэн үг байт юм ээ. Жишээ нь байшин барилга нэг ч юм давтагдж байгаа хаус, нэг ч давтагдж байгаа дэлгүүр, нэг ч давтагдж байгаа юм хаяг ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Япон хүн болгон дизайнер гэдэг нь үнэн болж таарч байгаа шиг байна. Дараагийн нойл руу хамтдаа алхацгаая. Бид хоёр нойлоос эхлээд төслийн хүрээнд Токио хотын шилдэг дизайнтай болон ер нь Токио хотын нойлын судалгаа хийгээд явж байгаа. Тэгээд энэ бүхнээс яг надад төрж байгаа мэдрэмж нь болохоор архитектор, интерьер дизайнер уриалгад бид нэр өөрсдийнхээ мэргэжлийг тултал нь гаргах ёстой юм байна. Бид нэр өөрсдийгөө мэргэжлээсээ ашигладгүй байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Японы
алдартай дизайнер Кашива Сатогийн бүтээл Ebisu-гээд яг галт тэрэгний Эки одоо стейшн руу яг орох гарцсан дээр байгаа. Тэгэхээр гарцсан дээр байгаа болохоор хүмүүст яг 0 байгаа гэдэг мэдрэмжийг нь төрүүлэхгүйгээр цэвэрхэн орчин бүрдүүлэх зорилготойгоор энэ дизайныг гаргасан. Гэхдээ яг бас нийтийн 0 нь тавигддаг одоо нөгөө аюулгүй хүмүүс орж гарч байгаа нь харагдаг байх гэдэг шаардлага бас хангасан. Тэгээ байх ёстой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртээмжтэй байх бүх одоо юмнууд нь багтсан байгаамаа. Тэгэхээр зай талбай бас тэмч одоо том зайд эднэрийг хийгээд байгаа биш. Жижиг зай талбайд нийтийн 0-ыг ийм гоё дизайнтай хийж болдгийм байна гэдгийг харж байна. Тэгэхээр дизайнерууд, архитекторууд одоо ийм төсөл зарлаад хэдүүлээ Улаанбаатар хоттой тий ийм гоё сонирхолтой 0-уудыг яагаад хийж болохгүй? Бүр одоо бит хоёртой таарж байгаа нь болохоор тий зөвхөн энэ 0-уудыг үзэхээр ингээд гадаад жуулчд ирж байгаа байхгүй юу? Бүх юм цаанаар шийдсэн л бол энэ хаяг энэ дээр байгаа таних тэмдэг нь яг л тэр өнгөнийхөө тоон дээр ийм цагаан мөнгөлөг өнгөөр нь шийдэх юм тий. Энд ерөөсө бүх юм нь ингээд гой зохицуулж жиг яг нэг концепттэй хийж байгаа нь айгүй гой цэвэрхэн гүйцэтгэлтэй харагдуулж байгаа байхгүй юу? Одоо энэ хүн байгаа гэдгийг нь тодор бас шийдсэн. Хаалганы бариул дээр улаан болсон. Дээр нь бас юм улаан гэрэл асцсан байгаа нь хүнтэй гэдгийг шууд хараад ойлгохоор байна. Тэгэд одоо аюулгүй байдлын үүднээс энэ хөл дагуур онгорхоо байдаг дандаа. 0-ууд нь хүн орж байгаа гарч байгаа нь мэдэгдэх ёстой. Кашива Сато хийсэн 2021 оны 7 сард ашиглалтанд орсон байлээ. Онцгой үед ашиглах ор байна. Ингээд өвчдөг, ингээд сунчдаг. Ингээд хилэгдчихдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн барих бариул байна. Тэгэд шаардлага одоо төвшингээ тохируулахад ингэж хөвтөж бас ашиглаж болно. Яачаад ингээ басгаад бас ашиглаж болно. Ялгаатай нь бусад 0-уудаас энэ түвшлэгтэй байгаа. Сул дур нь бас түвшлэгтэй байгаа, бариултай байгаа. Тэгээд хүний зовлон сайн мэдэхгүй шүү дээ. Жишээ нь яг энүүхэн түвшлэг ямар их хүн тусалдаг бол тэ. Дэлгүү ах явж чадахгүй нь маш тусална шүү. Татаа босч ирэх тэ. Тий. Тэнд нөгөө аюулгүй одоо аюулын дохио тусламж дууд тавч байна. Тавчлаарай. Тий. Тэгээд нэг хаалга нь бол дандаа ишээ онгоно. Нэ. Гүүж онгоно энэ зай нь бас хангалттай метр гаруй байгаа. Метрийн зай онгоодог хэсэг нь. Юу байхгүй. Ямар ч босоо байхгүй. Хэрэглэх ямар ч. Oh my god. Токио хотын Шибуя дүүргийн нэгэн сонирхолтой 0 дээр ирсэн байна. За энэ 0 маань болохоор алдартай архитектор Тада Андо гэж алдартай бараг Японы бараг номер 1 архитектор юм байна. Тэрний ариун цэврийн одоо нийтийн ариун цэврийн өрөөнд дээр ирчихсэн байна. За энэ архитектор маань болохоор 1995 онд Прицкрийн шагнал хүртчихсэн байна. Энэ болохоор ямар учиртай шагнал вэ гэдэг киногоор л Оскарын шагналтай гэсэн үг. Одоо архитекторын хамгийн том одоо наадам юм байна. Прицкрийн шагналтай энэ архитекторын хийсэн 0 дээр ариун цэврийн өрөөнд дээр ирсэн байна. Энэ хүний саяхан бид хоёр бас гуглдж үзлээ. Ямар шүү уран бүтээл хийсэн байд харсан чинь үнэхээр супер уран бүтээлч байна. Тэгээ тэр ямар гоё орчин үеийн шийдэлтэй хийд юм бэ те. Үнэхээр гоё юмсан. За тэгээ энэ болохоор ийм босоо тэгээд ийм шууд цаанаашаа нефт гарчдаг. Ингэж ороод бас цаашаа нефт гардаг. За энэ болохоор бас нэгсэндээ аюулгүй байдлыг бас одоо ямар нэгэн аюул төртөл ингээд саатлаараа гардаг гэдгийг бас энэ 0-ын тухай тэгж бичсэн байна. За хамтдаа сонирхож үзье. За эмэгтэй 0-оор ингээд явуучвал яадаг бол да болохгүй юу? За эрэгтэй 0-ийнхоо дизайныг харж үзье. Энэ бол одоо 0 болгонд бас байгаа хилээд байгаа те. Аваарын тохиотой нэг тусгай хүмүүс тэгээд дээрээс нөвчтэй хүмүүс үйлчлүүлэх зорилттой ийм 0 байгаа. За
нилээ явлаа. Нэг нойлоо газрын зураг дээр map дээр буруу заагаад олсонгүй. Дараа нь 2 метро дамжиж тэгээд алхаж явсараад алдарт архитектор Сов Фужимотогийн маш гоё аюун цэврийн газар илээ. Мэдээж тийм амар юм гоё газруудыг олохгүй мэдээж алхан явна метрод нь төөрн хөдлөн тэсээр хагаад гоё юм олноо. Гоё юм олоод за одоо тайлбарыг хүргэе. За мөн гадныхын ирж айгүй үзэж гин яг 0 сурвалждаг зөвхөн 0 сурвалждаг хүмүүс нь одоо жишээ нь хүн одоо дугуйтайгаа ирээд гадны хүн дугуйтайгаа ирээд дугуйтаа аялагчаад энэ дугуйнаа тэгээд ирээд яг зөвхөн 0-ыг авч явах жишээтэй. За энэ 0-ны маань онцлог болохоор Фужимото болохоор тэгж хэлсэн байна. Усан оргилуурыг санагдуулах үз гэж байгаа байхгүй. За усан оргилуурыг санагдуулах үз гэхээр энэ жишээ нь гудамжинд явж байгаа хүмүүс зүгээр гараа угааж болно. Хүүхэд, залуучууд, хөгшөд, эмэгтэйчүүд бүгдээрээ ингэж гараа угаах болцоотой. Одоо гудамжны энэ талаарч 0-оор үргэлжлүүлсэн 2 хүнч ингээд угаах боломжтой. Одоо хүүхдүүд гэхэд арай намхан аашаа ингээд арай том хүмүүс зорилттой. Энэ нь болохоор одоо хоёр талаасаа гараа угааж байгаа хүмүүс хоорондоо харилцах те. Одоо сайн уу? За. За бичлэг хийж гин. За 0 ямар санагдаж байна? Гайхалтай. Энэ болохоор Сов Фужимото бол миний дуртай архитекторуудын нэг. Тэрний одоо бүтээлийг Сов Фужимотогийн хайх юм бол үнэхээр ганцуурсан цагаан өнгөөр тогтдог. Түүний архитектурын бүтээлүүд үнэхээр гайхалтай баригдшгүй байдаг. Тэгэхээр Японд өөрийнхөө Сов Фужимото гэдэг архитектурын компанитай тийм мундаг архитектор байдаг. Сов Фужимотогийн гуглдж үзлээ бүтээлүүд нь. Би бол бас яг архитектурын мэрэгчлээ өмчлөөр сайн мэдэхгүй. Тэгээ гуглдж үзэж үнэхээр галзуу юм байна. Яа тэр өстөнөр яаж тэр одоо төмрөөр одоо цементээр яаж тоглож болж яаж арт хийдгийг харуулдаг юм байна. Одоо энэ зөөлөн хэлбэр нь болохоор хаалганаас өксүүлэл арк те бүх арк байгаа. Ороод ингээд өштэй нэ. Ерөөсөө юм хурц өнцөг байхгүй те. Хурц өнцөг байхгүй бүгд юм зөөлөн хэлбэр те. Усан онгоцны одоо кабин байгааг санагдуулах. Хаалганаас дизайн тагаад байгаа хаалганы дэглэн. Тэгээд энэ бас ороод таацны хэсэг дээр болно бас юм зөөлөн хэлбэртэй яг нэг усан онгоцны кабин шиг. Тэгээд за 0 бол мэдээж маш цэвэрхэн. Тэгээд гадаа угаалдуртай болохоор энд яг 0-ийн хажууд заавал 0-ийн өрөөнд нөгөө хэдий гадаа угаалдур төлөвлөсөн ч гэсэн 0-ийн өрөөнд заавал угаалдур байх хэрэгтэй болохоор жижигхэн хөрх угаалдураар шийдсэн. Гэтэ энд угаачаад гараад угааж бас болох болохоор тэгээд толь болно хөргөн жижигхэн. Жижигхэн симпл шийдсэн. Тийм. За гэдэг. Тэр гоё архитектор байна. Сов Фужимото тий. Тэгээ энэ чинь ингээд жишээ нь ургаж исэн модоо хүртэл ингээд тайралгүйгээр ингээд архитекторынхаа бүр ингээд шийдэл болгоо оролцсон байгаа. Тэр маань өстой бас маш гоё. Таны Орос болохоор ерөнхийдөө ингэж зүгээр аялагч яг энэгээр ингээд гудамжаар дуугаа унаа өвжсэн чинь зүгээр л амар сонирхол татаад ингээд зогсоо зураг авлаа гэдэг чинь. Тэгээ сая бид хоёртой ярилцаад өөр ийм нойлууд хаана байна үзмээр байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд зөвхөн 0 ингэж хүний анхаарлыг татчихдаг тийм ээ. Бака. Хүүхдийн сэтэр гараа угаажээ. Хүүхдүүд ичээ бас сайн хаваад игдэг байна. За та бүхэн нэг юмыг бас анзаарж байгаа. Энд ямар ч 0 мөнгө байхгүй. Одоо манайх ч ингээд мөнгө нэхэд идэв шүү дээ. Нэг муухай яг үүдэн дээр нэг муухай хүн зогссон. Тэгэл тэр нөгөө нэг тасалж байгаа мөнгөндөө тасалж байгаа 0-ын цаас нэг балиараа обуухайгаад 0-ын цаас таслаад тэр хичнээн ч хүн тэр үйлчилж мөнгө авч ингэж маш бохор байгаа байхгүй. За тэр бохор гарын гарт нь хичнээн ч нэг алдчих бүүм. Тэгээ тэр бохор юм маань үйлч тэрийг одоо болгохгүй 0-ыг үнэгүй болох. Үнэгүй болж тэр чинь хүний эрх зөрчихгүй. Хүний мөнгө хүн яах юм тэгээ тэр шээх юм уу? Гадаа нь баах юм яах юм?
тэр нойлыг бүх улс даяар үнэгүй болох хэрэгтэй шүү. Хүний эрх зөрчиж байгаа шүү. Бид хоёр явсаар байгаа Токио хотын бас нэлээд ийм хүн хөдөлгөөн багтаа газар цэцэрлэг төрөлн байдаг газараар явсаар хагаад зорьсон газраараа энэ ард байгаа нойл бол Шигуро байна гэдэг алтартай архитектор байгаа. Прицкри тагналтай. Энэ нойл маань их сонирхолтой. Одоо гаднаасаа бол ингэж нэг шилэн харагддаг. Шууд дотор нь хүн байгаа нь харагддаг. Хаалга хаагдангууд ингээд бүсийчдэг. Энэ нойлыг гол нь манай тэр архитектор маань яг ямар зорилготой хийсэн бэ гэхээр хоёр одоо санаа зовдөг зүйлийг гаргах гэж зорьсон юм байна. Нэгдүгээрт нойлд хүн байгаа юу байхгүй гэдгийг мэдэхгүй учраас одоо нэг эвгүй байдалд оролдог одоо хаалгын татах тэр байдлаас нэгдүгээр салгаж өгсөн байна. Хоёрдугаарт орой болохоор бүр амар гоё ингэ дэнлүү шиг харагддаг. Тим зорилготой хотын өнгө үзэмжинд аюу гоё өнгө төрх нэмэх зорилготойгоор хийсэн байна. За ингээд нойл руу орж үзье. Ингээ онгоочт. Гадаа бүр гудамжинд байдаг нойл шүү дээ боддоо. Тэгээд ямар цэвэрхэн байна те. Уйнасаар амар гоё ингэж цаашаа бүр алсалтаа гэдэг шүү дээ. Нийтдээ боловсаад. Хязгааргүй тийм те. Тийм шүү. Хязгааргүй матрикс. Энэ хоёр чи хоёр тал өөдөд байсан гэж бодож байна. Матрикс ертөнцид орчлоо. Энэ арай үлгөр нь байна. Тэгэхээр энэ гадаа цэцэрлэгт байдаг гадаа нийтийн нойл тавигдах хэд хэдэн шаардлага байдаг нь одоо гэмт хэрэг гарах боломжгүй байх ч юм уу тий. Тэгэхээр аль болохоор юм хаалгууд нь ил байх хэвээр хүн орж байгаа гарч байгаа нь мэдэгдэг байх хэвээр. Тэгээд эний чинь хүн цэвэр олон хүн ордог учраас маш бохирддог учраас угаа цэвэрлэхэд заавал юм шалан дээрээ тараавта зөвхөн хүн ингээд усаар шүршээд цэвэрлэх боломжтой ийм тараав бол суйрлуулах шаардлагатай байдаг. Дизайн ба Шигуро ба. Одоо жишээ нь ингээд чойлог багтаа ингээд дотор нь хүн байгаа нь харагдана. Чойлонгууд гэж бүсэйчдэг. Тий. Энэ бол харахад бол нэг амар юм юу газар биш заяа. Бүр ингээд одоо юу гэдэг хөгжил дэвшлийн амар юм бол биш. Зүгээр нэг юм байрны дунд л байгаа байхгүй тий. Нэг орон сууцны байрны саадан дунд л ийм алтартай архитекторын бүтээл байж гэн те. Яагаад нойл сурвалжлаад байгаа гэхээр зарим хүмүүс ойлгодгүй энэ одоо нойл сурвалжлаад нойл бараг нойлогд хоч өгөх гэдэг юм яах гэдэг. Үгүй. Энэ нойлынхоо бид нар нойлыг үздэг философи өөрчлөхгүй юм бол бид нар хизээч модон жорлонгоос салахгүй шүү. Одоо ингээл аймагуудын 100 жилийн ой болж байна. Одоо тэр нэг сумын 100 жилийн одоо манай нутгийн хүртэл 100 жилийн ой болж байгаа шүү дээ. Модон жорлонгоос салаагүй шүү дээ. Бодох хэрэгтэй шүү. Одоо тэр наадам хийх ч бол жорлонгоо ихлээд янзлаа. Жорлонгоо ихлээд бүр маш орчин үеийн маш цэвэрхэн нойл 50. Тэгжил одоо уриалах байна. За бид хоёр энэ нойлоо хайж нэлээ явлаа. Тэгээд жоохон олохгүй бодилсан. Басан чи яг хайж зам бас нэг Францын хоёр жуулчин одоо энэ хоёр жуулчин маань газрын зургаас хайцсан бахаар бид хоёр та хоёрын нойл хайж амгасан чи яг тийм ээ гэдэг. Тэгээд зам нийлээд ерөөсөө олчлоо хамт. Энэ нойл маань ямар учиртай вэ гэхээр Toyo Ito гэж бас алдартай архитекторын ажил байна. За энэ архитектор маань болохоор Венецийн Биенналын одоо алтан арслан шагналтай мөн 2013 оны Прицкрийн шагналтай ийм архитектор байна. Тэгээ зөндөө олон шагналтай байсан. Тэр болгоныг одоо би дурдж чадахгүй та бүхэн өөрсдөө судлаарай. За энэ нойл маань болохоор юу илэрхийлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө мөөгийг санагдуулах хуц тэ цаанаа ингээд модтой ой дотор ингээд мөөг ингэж ургацсан байгаа ч юм шиг юм сэтгэл төрүүлэхүүц гэж хийсэн байна. Мөн адил нөгөө нэг нойлын нөгөө нэг стандарт бай. Биш хүн орцсон байна уу? За ороогүй нэ. За орж үзье хэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нойлуудыг хөгжлийн автомат хэлбэртэй. За ингээ хаагдцсан.
Яана гинт энэ 0 төгжигчвдээ. Эднэр бас ерөөсөө уншаад байгаа дандаа юм байна. Гимт хэрэгээс урьдчилан сэргийлсэн, гимт хэрэг гарахаас одоо хамгаалсан дандаа тийм зүйлүүд байгаад байгаа байхгүй тий. Тэр талыг аягүй их бодож архитекторийн шийдлүүдийг хийд юм байлаа. За энэ ч ингээд энэ угаалтурын шийдлийг хар. Эрэгтэй нойлоо хоёр янзаар шийдсэн. Энд ч хүүхдэд дагуулсан магадгүй эрэгтэн аав хүн явж магадгүй шүү дээ. За энэ шийдвэл орж үзцгээ. За тэр одоо ингээ ороход за энэ ч хүүхдэд суулгаж агаад одоо бийцсах нь байна шүү дээ. Одоо энэ бол мэдрэгчтэй. Одоо ингээл мэдрээд гараа угаах нэ. Ингээд энэ надад ийм дизайнууд амар таалагдаад байгаа хөө. Маш жижигхэн ирнэ амар хөөргөн тэгсэн ирнэ нэг юу мэдээж бодолцсон байгаа те. Ингээд жижигхэн ирнэ стандартуудыг маш их бодолцсон байгаа. Чинь ингээд цацраад ингээд хаашаашаа үсрээд байгаа мөрөөс алга. За энэ чинь ингээд маш их конопууд байдаг. Бид нар бас яг Японы ойлуудыг бас одоо ямар үүрэгтэйгээд сайн мэдэхгүй байж магадгүй. Жишээ нь зогсоох гэж байна. Одоо бөксөө угаах те янз бүрийн хэлгээнүүд байна. Энд чинь яра жишээ нь даралттай их усаар одоо нойлох усыг татах уу, бага усаар одоо нойлох усыг татах уу гэдэг хоёр сонголттой байдаг. Бүх газар нь айл өрх ерөөсөө албан байгууллага нойлын ингээд газрын зураг одоо зааварчилгаа мөн хараагүй хүмүүс зориулсан тэмдэглэгээнүүд бүх нойл дээр байгаа. Энэ зөвхөн нөгөө алдартай архитектор болохоор ингээд энийг тавиад байгаа биш ээ. Ерөөсөө энгийн тэ гудамжны сургуулийн нойл бүгдээр нь ийм тэмдэглэгээ байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо хүртээмжтэй байхыг тэр гарцнаас хүн гарч ирээд энэ хөтөч хавтангаараа яваад хөтөч хавтангаараа чигээрээ явсаар хагаад энд зогсох одоо тэмдэглэгэнд байгаа юм. Зогсох тэмдэглэгэнд байнгут энд одоо самбар дээр нөгөө нэг юуны бичгэн байгаа байхгүй хаашаа ямар хүн аль нойл руу норох уу гэд харааны бэрхшээлтэй хүн зориулсан. Тэгэхээр дээрэс нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан энэ ямар ээлтэй гэдгийг яаж харах вэ? Энэ төвшингүүдийг хизээч зөрүүлэхгүй хоёр өөр материалаар хийсэн ч гэсэн яг нэг төвшин тэгээд наашаа ингээд чигээрээ явангууд энэ одоо нөгөө нэг тэмдэглэгээнээс харцсан байгаа юм чи байшлаа мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэд энд болохоор бот нь онгойлох ботноо дараад ороход бас босгонд ямар ч тэглэх юм байхгүй. Хөдөлгөөнд маш чөлөөтэй тэрэгэн зэртэй бийцсахад боломжтой ийм гоё хүртээмжтэй байгаа бүх элемент нь юм байгаад та. Үнэхээр баярламаар юм аа. Фумихико Маки гэж аюул алдартай архитектор хүн байна. За тэр хүний бүтээсэн нийтийн ариун цэврийн 0 одоо байгууламж. За энэ чинь ирэхэд бол мөн адил гадныхан ирсэн яг видео авцсан энэ 0-ыг бас сурвалжилсан байж байна. Ерөөсөө юм гэдэг бол аюул те жижиг дүүмаа гэдгийг харуулж шít. Одоо зөвхөн 0-ыг л айтайхан гой загвартай хийгээд л энэ чинь аялал жуулчлалын бус болчихж байгаа байхгүй. Одоо энэ чинь жишээ нь ингээд Оросууд ирчихсэн ингээд яг энэ чинь видео хийгээд байж байна. Почему я приехал так далеко, чтобы на туалеты, да. Ну, во-первых, это интересно. Я по образованию архитектор, занимаюсь тем, что я журналист и освещаю городские проблемы, интересуюсь городской средой, показываю разные страны. А туалеты — это одна из достопримечательностей Японии. Это та область, в которой японцы достигли небывалых высот. Ни в одной стране мира нет таких чистых, доступных и красивых туалетов. Это действительно то, чем Япония может гордиться. Поэтому мы сейчас ездим и смотрим, как в Японии строят общественные туалеты. Что это не просто чистый, функциональный, удобный туалет, а это еще и точка притяжения, достопримечательность. Для проектирования туалетов приглашают известных архитекторов, и это становится украшением района. Это такая интересная история, чтобы показать моим зрителям и другим людям, как может быть, и чтобы люди брали пример с Японии в плане строительства общественных туалетов. Конечно, спасибо.
Fumihiko Maki болохоор одоо 93 онд бол Pritzker-ийн одоо шагналтай юм байна. Маш олон ингэ шагнал хүрсэн байна. Сая Google-дж хийсэн архитектуруудын бүтээлүүдийг харлаа. Үнэхээр супер. Ер нь бол яг хуу ийм төсөл явсан юм байна. Дандаа алдартай архитектуруудаа нойлыг цэцэрлэгт үрээлэн, сквол, метроны газар, нийтийн олон хөлгсөн газар ч юм уу. Энэ бүхнийг хийсэн байгаа юм байна л да. Биш зайлвал бүдрээд унжлаа. Охин нь уйлаад бүр бэж яана. За хөлн битчиг байгаа да. Охтод нэм хөөрхөн те шууд реакцлж шít. 8айлж гэдэг цэцэрлэгт хүрээлэн болохоор яг 8айлжнаас санаагаа аваад ерөнхийдөө ингэж хийсэн юм байна. Далайн тунгалаг 8айлж гэж амтан байдаг. Тэрийг ингэ санагдуулах хүч ингэ хийгдсэн байгаа байхгүй. Одоо гэрэлний юм тоглолтууд дунд нь байгаа нөгөө нэг цэцэрлэгт хүрээлэнгийнхаа модыг хүртэл ашиглаад одоо интерьер архитектурын шийдэлт ингээд тусгаж өгсөн байна. Тэгээд ийшээ гар угаах хэсэг гэхэд те хүүхд гараа угаах, мөн том хүн гараа угаах ерөөсөө дээрээс өгж байгаа гэрэл эдэр нь болохоор ерөөсөө юм гудамжны хүн болгоны нийтийн 0 биш юм шиг ингэж гой цэвэрхэн те манайхнаар бол маш үнэтэй газар ороод ирсэн юм шиг сэтгэл төрүүлэхээр гэхдээ тэр гол нь бас энэ Японы арт түмний энэ өөрсдийн юмыг аюу хайрлах те одоо энэ байгаа юмаа их цэвэрхэн хэрэглэх дагаад нөгөө нэг үйлчлэгээ нь бас тэрийгээ дагаад маш цэвэрхэн дор бүрэн цэвэрлждэг тэр юмуд нь бас их таалагдаад байна. Альва байгууллага, альва улс орны нөгөө нойлын л харахад тэр тухайн улсын хөгжил дэвшил ямар шүү үйл ажиллагаатай ямар одоо философитой арт түмэн бэ гэдэг бүх юм харагддаг. За тэгээд тийм учраас бид нар тэр философоо одоо өөрчлөхгүй юм бол модон жорлонгосоо салахгүй нэ гэдэг би одоо дахин хэлээд байгаа. Засах бүрэн болцоо одоо бид нар ерөөсө боломжгүй бүтэхгүй гэд ерөөсө тэгж болохгүй хүн болгон дор бүрнээ анхаарад энэ бүхэн дээр сэтгэлээр тавихад бол энэ байдлаас гарч чадна гэж би итгэдэг. Ерөөсө бас нэг ийм юм шиг надад санагддаг. Ерөөсө сая бид нар жишээ нь зураачдын урлагийн нойлыг янзлсан шүү дээ. Тэр нойлыг янзлахад бол жишээ нь оргуу хоосноос тэр бүхнийг эхлүүлээд ямар ч хэлсэн Монголд байхгүй тийм үзэсгэлэн гардаг 3 дахь одоо үзэсгэлэн гарцсан байгаа. Тийм нойлыг хийсэн. Мөнгөтэй бол бүхнийг хийдэг гэсэн бол худлаа. Бид нар сэтгэл байвал бүхнийг хийж болдго юм а гэдгийг одоо харуулсан тэр төсөл болсон те нойлын сэтгэлийн төсөл маань. Тэгээд хүн бүр дор өрнөө өөрсдийнх нь гэрийнхаа нойлыг одоо хашааныхаа нойлыг янзлах те тэр бүхнийг янзлах юм бол бид нэр модон жорлонгоосоо салж чаднаа. Дээрээс нь муухай энэ үт торхоо язгансан өвчин зовлонгоосоо салж чаднаа гэдгийг одоо би бардам хэлж чадхаар байна. За энэ хэд зүгээр метроны энгийн л метроны нойл гэхэд ийм цэвэрхэн гоё загвартай байгаа даахгүй. Зөвхөн шилдэг архитектуруудын нойлыг бас үзээгүй. Бид хоёр одоо метро, албан байгууллага, музей, галерей, гудамжны зүгээр жирийн нойлч гэдэг юм өчнөө нойлыг үзсэн. Бүгдээрээ маш цэвэрх. Энэ шийдлүүд нь маш өөрмөт. За энэ метроны нойлонд одоо хоёр хүн биеийг гаргаж өгч харж байна. Бас гоё өнгө дизайнтай байгаад таних тэмдэг гэхэд маш өөрмөт, сонин содон байдаг. Энэ жирийн нойлуудын тухай яриад байгаа шүү дээ. Тэгмээ шилдэг архитектурын шийдэлтэй нойлууд бол бас биш цэвэрхэн гэж ихтэй. За дээрэс нь энэ ч том толинууд бол хаасаагүй байрлуулсан байт юм бэл. Бүтэн биеэрээ одоо харах зорилттой нойлууд зөндөө байсан. За мөн газрын зураг нь бол бас л энгийн нойл байдгаа. Савн нь дуусчихсан ч юм уу, аль эсвэл нойлын цаас нь дуусчихсан ч юм уу, тийм ариун цэвэр үүрэг бол Японы хаанаас ч ирээд олохгүй. Ибису паркт байрлах Масамичи Катаямагийн бүтээсэн гудамжны нойл дээр ирээд байна. Энэ нойл бол цэцэрлэгт хүүхдийн тоглоомын газар хажуу талдаа цэцэрлэгийн хажууд байрлаж байгаа. Тэгээ харахад дизайны концепц нь болохоор ийм санаандгүй байдлаар одоо тоглоом шиг төөрдөг байшин сануулмаар дизайнер хийсэн. Одоо жишээлбэл энэ улаан өнгөтэй биш ногоо өнгөтэй энэ цэцэрлэгийнхаа орчинд тохирохуйц тод биш яг нэг ансамбл болж чадхаар хийсэн байна. Шаргал гэрэл саарлаан дээр тусна үнэхээр гайхалтай харагдчихэ. Эндээсээ шаргал гэрэл өгсөн. За, вау. За, гэрэлтүүлгийн
хан руугаа шар гэрлүүцсэн чинь маш гоё харагдчихэ. Мочиг текстуртэй. Тийм байна. Энэ бол үнэхээр гайхалтай маа. За. Одоо энэ хэдий ингээ бетон хан бол мөртлөө яг энэ модны текстурыг өгсөн байгаа юм. Модны текстур тэгээд ийм шаргал гэрэл тусгачингууд энэ нэг ийм зөөлөн ур амьсгалтай болчихж байгаа байхгүй юу? Токио хотоор явсаар агаад Шибуя дүүргийн нэг цэцэрлэг төрөлөнд байрлах маш сонирхолтой ариун цэврийн нийтийн ариун цэврийн өрөөнд ирлээ. Энэ маань болохоор Кинго Кума гэж маш алдартай, дэлхийд алдартай архитекторын бүтээл юм байна. За, ийшээ хэдүүлээ явж үзье. Кинго Кума нь болохоор ер нь болохоор бүтээлээ байгалыг санагдуулах хууц хийдэг. Одоо энэ нойлог дам мотор хийсэн байна. Модны юм одоо баг бидний хаягдлыг хайчдаг юм шиг одоо юу гэдгийг түлээгээ хайчдаг модыг чинь ийм гоё арт нойл болгож чадсан байна. Дээрээс нь ганцхан нойлог ингэж хийсэн бишээ. Ерөөсөө энэ чинь том байшин барилга те том тавар цамхагуудыг хүртэл Кинго Кума яг энэ дизайнаараа хийдгээ. За хэдүүлээ энэ нойл руу сонирхъя. Энэ улаан болцсон бохоо хүн байна гэсэн тэмдэглэгээ. За ингээд тэмдэглэгийг ингэж харж байна. За дээшлж үзье. Энэ дараа гоё ингээд үс бут сөöг ургацсан байна. За энэ шүн бас маш гоё харагдаг гэсэн гэрэлтүүлгээрээ маш гоё чимгэлсэн байдаг гэсэн. За энэ болохоор мөн адил улаан байна, хүн байна гэсэн үг. За энэ цэнхэр байгаа нь болохоор хүн байхгүй гэсэн тэмдэглэгээ. За ийшээ орж үзье. За. Мөн доторх дизайн гэтэр бол ингээд гоё модны юм сонин хэлбэрийг ашиглаад байгаль чинь өөрөө юм урлагийг өөрөө хийгээд өгчтэй шүү дээ. Яг ийм гоё хэлбэрээр нь засаал ингээл тавиал ийм гоё ял хийцэн багчээ те. Өндөр настай хүн одоо үйлчлүүлэх тэмдэглэгээ байна. За тэгээд тэнцээ бариултаа мөн адил тэр загвар дизайныг харж болж байна. За тэгээд Кинго Кума нь болохоор Монголд бас ирж исэн. Монгол төр шинэ хар орон хот тэгээд одоо манай монголчууд бас шинэ хот барих гэдэг. Тэр нь болохоор Кинго Кума одоо ирж зөвлөгөө өгч исэн байгаамаа. За энэ бол сая хүн гарчлаа тэгээд. За энэ бол хүүхдэд зориулсан нойл байна. Жохон хүүхдийн тэмдэглэгээ байгаа даа. Зэж байна. 2 хүүхдийн тэмдэглэгээ. За тэгэнгүүт мөн адилын загварыг хардаа. Одоо энэ яг байгалийнх нь өөрийнх нь юм одоо бүтээж өгсөн байгалийн бүтээлээр нь өөр хүний одоо гараар ингэж хүний архитекторын одоо интерьерийн шийдэлтэй хослон ингэж гоё бүтээл болж чадж байна. За тэгээ нойл гэхэд хүүхдэд зориулсан болохоор маш жижигхэн одоо хүнтэй харьцуулсан харъя. Одоо янараа хүүхдэд зориулсан бас гар угаах хэсэг нараа ийм жижиг хөөрхөн. За мөн босоо шээлтүр хөөрхөн бариултай. За тэгээ энийг хардаа наашаа цаашаа ритмүүд нь аюу гоё. Зарим нь хавтгаа, зарим нь босоогоор шийдсэн тий. Тэгээ энэ холболтууд нь ингээд маш цэвэрхэн. Японы арт иргэдийн одоо архитектор болоод интерьер одоо юу гэдгийг тэр засгийн газрын ч юм уу тий. Ерөөдөө орхитуулж болохгүй нэг юм болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо өндөр настан магадгүй жирэмсэн хүүхдээ авч яваа эхчүүд, аавууд тий. Тэднийг бол хизээч орхитуулдаггүй. Одоо энэ тэмдэглэгээ жишээ нь одоо бие муутай өвчтөе хүн гэсэн тэмдэглэгээ шүү дээ. За энэ хүмүүсүүдийг бол үйлчлүүлэх нойлыг бол хизээч орхитуулдаггүй. Тэдний хаалга нь бол дандаа ингэж онгоодог байгаа.
Энэ болохоор аюулгүй байдлыг одоо жишээ нь тэрэгцэртэй хүн ороод тэр хаалгандаа зохигдохгүй байх ч гэдэг юм уу те тэр байдлыг шийдэж өгсөн байгаамаа. Ийм гоё архитекторын одоо Кинга Комагийн нойлоор ажиллаж байгаад их баяртай байна. Цэвэр өөрөө.